Сайн байцгаана уу? Од мөндөр суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Одоо орон нэвтрүүлэг эхэллээ. За өнөөдрийн нэвтрүүлгийн хамтрагч бүх төрлийн үндэсний хувьц захиалгын Тодор Голон манай Од мөндрийн манай алтан гишүүд манай оролцож байгаа. За нэвтрүүлэг минь НТV болон Од мөндөр радио 107 83.3 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрж байна. За өнөөдрийн сэдэв бол Тэнгэрийн ван гараг дээр амьдрал ямар вэ гэдэг сэдвээр ярилцгаална. За яг одоо Хятад улсын Ланжав хотоос физикч бэлгүүнтэйгээ холбогдоод байна. Өдрийн мэнд төргий бэлгүүнэ. Өдрийн мэнд сайн уу? Сайн уу? Тийм өнөөдрийн сэдвэр нөгөө хоёулаа өмнө нь сүүлт одноос хэрхэн хамгаалах вэ гэдэг өмнөх дугаар дээр ярьсан тий. Тэгээд яг зарим хэсгийн бүрэн дуусгаагүй битэр нэвтрүүлгийн цаг дууссан. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг дээр цаг үлдвэл тэр их жоохон хэсгээ ярина. Эхний ээлжинд юу хэлэх гэж байгаа вэ гэхээр яг тэр дугаарыг өмнө бит хоёр 70 ван гарагийн тухай ярьсан тийм үү. Тэгээд 70 ван гараг дээр амьдрах юм бол нэг иймэрхүү байх нь гэдэг. Айгуул бол баг 70 ван дээр шинэ он тэмдэглэж чадхааргүй нөхцөл байдалд ороод тэгээд 70 вангийнхаа нэг үйлрэл хоёр үйлрэлийг нэг үзчихээвэл баг тэгээд яах юм бэ? Нас орох юм хаашаа. Тийм гэсэн. Тэгээд ер нь бол баг энэ маягаараа урнаа бит хоёр баг Нарны аймгийн 8 гаргуудын ихэнхтэр нь амьдарч үзчихэд байгаа. Одоо ингээ хамгийн сүүлийн гаргуудын нэг Тэнгэрийн алдарт Тэнгэрийн ван гараг. Англи нэр нь жоохон эвгүй Uranus гэдэг нэртэй. Англи нэр ч гэжтэй латин нэр нь юм да тий. Энэ гарагийн тухай ярина. Яг Uranus-ийн нэг сонирхолтой юм нь Тэнгэрийн вангийн нэг сонирхолтой юм нөгөө бид нар чинь хамгийн анх одоо нөгөө юугаар нээсэн гаргуудын маань нэг телескопор тий яг нөгөө багажаар нээсэн гаргуудын нэг байгаа. 70 ван бол хамгийн анхны одоо математик ашиглаж нээсэн гараг байхгүй тийм жинхэнэ онол бол үнэхээр те саак онол бол үнэхээр лаг гэдгийг 70 ван гарагаас харж болно. Багаж бол үнэхээр лаг гэдгийг Тэнгэрийн ван гарагаас харж болж байгаа. Үүнээс өмнө бол мэдээж нөгөө эртний грекийн философч нар байгалийн ухааны нөхдүүд анхны тэр одоо орончид Буд, Сугар, Ангараг, Юпитер, Сатурн, Бархасвад, Санчир гэсэн гаргуудыг бол үжээ мэддэг болсон байсан. Эдрийг бол планетаи гэж нэрлэлсэн те мэддэг болсон байсан ба. За энээс цаашаа яагаад мэддэггүй байсан бэ гэхээр угаасаа боломжгүй. Хүний нүд бол өөрөө хязгаартай амтэн шүү дээ. Одоо жишээ нь бид нар одоо би бол жишээ нь 1 мм-с жижигхэн хэмжээтэй юм бол харж чадахгүй. Урнаа бараг харах уугүй юу. Урнагийн хараа сайн гэх урнаа бараг харах уу. Би бол харж чаддаггүй. Би жоохон ойрын хараа мó. Тэгэхээр түүнтэй адилхан хүний холын харааны дээд хязгаар гэж байгаа. Тэр бол одоо яах нь тэр энэ жижиг саяны гаргуудыг хараад дуусгана. Нийт хүний харааны хязгаар гэж байгаа. Хоёрт энэ гаргууд маань одоо энэ захын хоёр гариг маань асар хол байгаа штэ. Маш хол байгаа учраас ерөөсөө энэ тэр ард нь байгаа дэвсгэр оддоос ялах боломжгүй болчихж байгаа. Хүний нүд тэрийг ялах боломжгүй болчихж байгаа байхгүй. Уул нь бол яг хуу ингээд сайн хараатай тэгээ одоо нөгөө нэг өстой анчны хараатай хүн гэж хэлдэг шүү дээ. Тийм хараатай хүн хав ханахгүй тэнгэр хөдөө хээр байжгаад сайн харах юм бол Тэнгэрийн ваныг юм бүдгийн цэнхэр өнгөтэй од харагдах юм байна лээ. За би бол бүр тэгж харж чадахгүй юм бэл. Би нөгөө телескопоор харах гэж үзэж ч олж харахгүй юм бэл Тэнгэрийн ван. Зарим хүмүүс бол хардаг гэж байна. Би бол чадахгүй юм бэл. Тийм сайн хараатай хүмүүс байдаг юм байлаа. Марат огч нөгөө аялал дээр долоон бурхны хажууд идэг илүү одыг бас харсан Марат огч харахаар юм байна. Тийм сайн хараатай хүмүүс байдаг. Тийм нөгөө монголчуудын домог байдаг шүү дээ. Одоо дулаан эхэлч чинь дулаарж байгаа 100 дөхөд ирнэ гэдэг чинь мичид 6 яг шүн донд харагддаг болно гэсэн. Нөгөө Японоор Subaru тий мичид 6-ыг чинь ингээд яг харахаар 6 одыг бол ямар ч хүн харцдаг. Энгийн хараатай байна гэж. За 6-аас багууд хараад ах юм бол жоохон хараа муу байна гэд. 7 хараатай байх юм бол хурц хараатай байна гэд. Тэгээ 7-оос дээш од олж харж ах юм бол нөгөө анчны хараатай хүмүүс тий айгу мэрэгэн нөгөө эрхийн мэрэгний хараатай хүмүүс болж өрж байгаа. Тийм Монгол цуу одоо домог маягийн яриа гэдэм бэлээ. Тэгээ яг мичид 6 маань өөрөө зүгээр 6 шигэд ходод харагдж байгаа ч гэсэн дотроо бол хэдэн зуун одтой тэгээ юм оддын бөөгнөрл гэж нэрлэдэг объект. Тэр нь ямар объект вэ гэхээр манай нар таталцлын хүчээр бусад Нарны аймгийн 8 гаригуд болон бусад нөгөө нэг астероидын бүс, Оортын үйл, тэ Кеплерийн бүс гэд энэ бүх объектуудыг өөрийгөө тойруулаад эргүүлж идэг тийм үү. Таталцлын хүчээр. Түүнтэй адилхан маш олон одод өөр өөрсдийнх нь таталцлын хүчээр нэгнийгээ татаад тэгээ нэг юм цойжлогдсон юм шиг төлөвт орчихно гэсэн. Энд байгаа нэг од нь ингээл холдоод явчих юм бусад одных нь татах хүч нөгөөдхөө буцаагаал татаад байранд нь тавьчихна.
Тэгээ ингээд холдохчгүй ойртохчгүй яг нэг юм гоё төлөвт орчиж байгаа байхгүй. Тийм юм одоо энийг болохоор битүү одны богинорл гэж нэрлэдэг. 36 маань тийм төрлийн одны богинорл байна. А нөгөө талаас бас нээлттэй одны богинорл гэж үүдэг. За тэр хамгийн ойрын жишээ бол Персидийн одны богинорл гэдэг бас яг 100 харагддаг. Вега одноос Арктурус од хүрэх замд ийм одоо босоогоо дээш нь харуулаад тавьсан хувин шиг хэлбэртэй одны ордонд байдаг. Тийм Персидийн одны богинорл. Тэр бол нээлттэй одны богинорл буюу ингээд тэрийг бүтээж байгаа одод маань ингээ холдож идэг гэдэг томорж идэг байхгүй айж юм да. Ийм янз янзын оддын богинорл гэдэг. Бүр ингээ агшиж идэг оддын богинорч гэж байдаг тий. Бүр иймэрхүү одоо бүр ертөнцийн загвар хүртэл байгаа шүү дээ. Урнабит хоёрын өмнөх одоо орны дугаарууд дээр ертөнцийн ирээдүйн гэх мэт дугаарууд дээр ертөнц ч гэсэн ингээ тэлээд явж иж болно. Эсвэл агшиж иж болно тий. Эсвэл яг ингээ тогтнонгүй байж болно гэсэн зүйлүүдийг маш их ярьсан байгаа. За буцаад Тэнгэрийн ван руугаа оръё. Тэр Тэнгэрийн ван бол ингээд энгийнүүдээр харагдахгүй тийм гариг байна. За яагаад энгийнүүдээр харахад хэцүү те. Тэгээ дурангаар айгу бүдэг цэг харагддаг. Яагаад юм гэхээр мэдээж нарнаас хол гариг байх нэ. За тэгвэл наа чи хэр хол ингээд асуух юм бол 20 астрономийн юнит буюу одоо орны нэгж гэдэг. Нэг одоо орны нэгж гэдэг бол нарнаас дэлхий хүрэх цай те. Хэд вүлээ 148.8 сая км. 150 тийм бараг 150 сая км те. За юугаар гэрлэлээр тооцох юм бол гэрлийн 8 минутын зайд байдаг те. Гэрэл нөгөө абсолют хурдтай зүйл учраас ер нь одоо орныхан ялангуяа космологчид бол бүх юмыг гэрлэлээр хэмжиж байгаа. Гэтэ мэдээж хэд ойрхон зай гэрлэлээр хэмжих нь утгагүй л те. 1 м гэрлийн хэдэн секундын гэх юм бол утгагүй жижигхэн богино хэмжээ гарна. За сансар октор байдал юм бэ. Тийм. Тэгэхээр эн чинь 20 астрономийн нэгж буюу дэлхий нар хоёрын зайнаас 20 дахин хол зайд байгаа байхгүй. Тэгэхээр 100 за ойролцоогоор 150 сая км хороор үрчгэр чи юу вэ те? Асар томдоо 3 тэрбум гарна өстэй те. 3 тэрбум километрийн зай нөө. За нэг астрономийн юнит зайг нэг одоо орны нэгж зай гэрэл 8 минут явдсан бол тэрийг хороор үрчгэр чинь 160 минут уу те? Тийм биш. 160 минутыг буцаагаад хоёулаа 60 минутанд хувааж харчин. За 2.1 минут явж. Тий 2 цаг 30 минут явж иж гэрэл очих юм. За тэнцээ ингээд жишээ нь манай тий алтан гişүүд байгаа шүү дээ тий. Одоо ингээд яг лайвыг үздэг. Хэрвээ одоо од мөндрийг дэлхий дээрээс биш Юранус гариг дээрээс хийжсэн бол манай алтан гişүүд маань 2 цаг 30 минутын зөрүүтэй хүлээж авах байхгүй. Гэтэ нэг бодлын гоё яг лайваар үзэж байгаа хүмүүс бол за Тэнгэрийн ван гараг дээр их 2 цаг 30 минутын зөрүүтэй тий. За дэлхий дээр хийх юм бол ямар ч зөрүүгүй алтан гişүүд биш хүмүүс үзэхээр 1 хоногийн зөрүүтэй үзэж байгаа тий. Тэгэхээр хоёул эхний хамтран ажиллагчаар алтан гişүүдээ яриад тэгээд дөрвөлжлүүлэх үү тий. За тэгээ манай од мөндрийн маань алтан гişүүд гээд одоо яг энэ шинжлэх ухааны танин мэдхүйг сонирхдаг ийм хүмүүсийн одоо бүлгэм гэж хэлэх үү те хаалтай групп маань байдаг. Тэгэхээр одоо од мөндрийн маань бүхэл бичлэг болохоос өмнөх одоо үйл явдалтай маань бидэнтэй ингэж хамт байдаг ийм хүмүүс байдаг. За энэ ямар учиртай хүмүүс вэ гэхээр манай од мөндөр маань мянган одоо сэдвээ зарлаад бүх нэвтрүүлгийнхаа сэдвийг ингэж нээлттэй зарласан ийм хэвлэл мэдээллийн байгууллага болсон. Тэгээд нэг нэвтрүүлгээ 100 төгрөгөөр үнэлсэн юм аа. Тэгээд нэг нэвтрүүлгээ 100 төгрөгөөр үнэлээд мянган нэвтрүүлгийг 100 мянган төгрөг гэж үзээд та бүхэн манай занданхүү эзэмсэгчтэй 30 15 19 40 гэсэн данс руу Facebook нэр бол очны дугаараа бичээ шилжүүлэхээр манай менежерүүд таныг энэ алтан гишүүн гэсэн групптэй оруулна. Тэгээд энэ бол яг одоо нэг сонирхолтой нэг хүсэл мөрөөдөлтэй хүмүүсийн ийм баг гэдгээрээ одоо маш гоё байдаг. Тэгээ ийм хүмүүстэйгээ ингэж үнэхээр одоо хүчин чармаалт гаргаж биднийг үнэлчих юм уу те. Ингэж энэ групптэй ороод ингээд ярилцаад нэвтрүүлэг болгоно эхлүүлдэг болохоор энэ маш таатай байдаг. Тэгээ өнөөдөр ч гэсэн та алтан гишүүн болох боломжтой. Тэгээд биднийг үргэлж дэмжиж ойлгоо сонсч одоо санал хүсэлтэд хэлж идэг алтан гишүүдтэй энэ ташранд хэлэхэд маш их баярлалдаг шүү. Баярлалаа. Одоо яг энэ бас нэг чухал юм нь юу гэхээр ерөөсөө яг бид нар чинь нөгөө нэг ямар нэгэн юм хэд утоп нийгэмд амьдраагүй тий. Бас гэтээ хэд дистоп нийгэмд амьдраагүй. Ямар нэгэн шинжлэх ухааны судалгаанд чинь фандинг буюу санхүүжилт хэрэг болдог. Чи наадсахын тухайн судлаачийг цалинжуулна тий. Тэгэхгүй бол тухайн судлаач чинь өөрийн гэсэн талхны дултай байна. Тэгэхээр нөгөө талаас бас ямар нэгэн танин мэдхүү түгээхэд ч гэсэн тодорхой хэмжээний одоо санхүүжилт хэрэг болдог. Алтан гишүүн болно гэдэг маань бидрийг дэмжиж байгаа тий. Шууд дэмжиж байгаа нэг хэлбэр. Энэ маань өөрөө нэвтрүүлэг хийх боломжийг бас олгож байгаа гэсэн. Наадсахын нэвтрүүлэг хийхэд тогны мөнгө гардаг тий. Тиймэрхүү боломжуудыг бидэрт давхар олгодог ба. Тэгэхээр
та өөрөө бидрийг дэмжингээ давхар шууд лайвыг одоо шууд нэвтрүүлгийн яг хажууд нь байгаад суугаад үзэж байгаа юм шиг тийм үзэх боломжтой. Одоо хаана алдж जैन те хаана энэ нөхдөд фактлж जैन энэ бэлгүүн чинь заримдаа худлаа ярьд юм байна гэдэг мэдчих болно. Тэгэхээр тийм давуу талтай байгаа шүү. Тэгэхээр та бүхэндээ баярлалаа. За ингээд хэрвээ одоо ингэж төсөөлж болох нь. За тэгэхээр ингээ хоёлаа яа Тэнгэрийн ван руу очие те. Ерөөсө Тэнгэрийн ван руу очиж гэжтэй. Тэнгэрийн ван руу очих юм бол одоогийн технологиор хэдэн жил явна тийш. Бараг хоёлаа очиж явах замдаа 10 жил мэл 10 20 жил мэл өнгөрчих учраас Тэнгэрийн ван руу очино гэдэг ойлголт айгүй хэцүү болчихж байна. Одоо байгаа хамгийн хурдан тийм технологиор санчир гариг руу 2 цаг явж иж хүрнэ шүү дээ тий. Санчир гариг дэлхийтэй хамгийн ойрхон эрц биш 2 цаг гинэ 2 жил шүү уучлаарай. Гэрлээс илүү урд явах гэж шүү дээ чи тий. 2 жил явж иж хүрнэ. Тэгэхээр санчир гариг шүү дээ. Чин Тэнгэрийн вантай харьцуулахад яг Тэнгэрийн вангийн наан байж байгаа гариг. Тэгэхээр манай сонсогч нар гэрийн даалгавартай ингээд гоё бодож үзээрэй. Санчир гариг руу 2 цаг явж байгаа юм бол Тэнгэрийн гариг руу Тэнгэрийн ван гариг руу энэ хурдаар явах юм бол Тэнгэрийн ван гариг дэлхийд хамгийн ойрхон ирсэн байх үедэн шүү. Ойрхон ирээд энэ гариг чинь хэдэн тэрбум километрийн зайтай л ойртож ирнэ. Тэгэхээр хэдэн жил явж иж хүрэх нь манай сонсогч нар гоё тооцож үзээрэй. Тэгэхээр яг ингэж төсөөлж болж байгаа юм. Тэнгэрийн ван гариг маань өөрөө нарыг дэлхийн жилээр 84 жилд нэг удаа тойрж иргэдэг. Тэнхлэгээ 17.8 цагт нэг удаа тойрж иргэдэг. Нэгсэндээ Тэнгэрийн ван гариг дээр дэлхий дээр 17 цаг өнгөрөхөд Тэнгэрийн ван гариг дээр үжээ дараагийн өдөр эхэлж юм гэсэн. Тэгэхээр дэлхийгээс ялгаатай нэг өдөр нь 7 цагийн зөрүүтэй байх нь тий. Тэгэхээр 4 хоног тутам Тэнгэрийн ван дээр дэлхийтэй харьцуулах юм бол 1 хоногийн зөрүүнүүд гарч эхлэх юм байна. За энийг зүгээр манайхан санаад аваарай. Дараа нь дахиад гэрийн даалгаврын бодлого өгч байгаа юм тий. Нөгөө нэг профессорууд өөрийнхөө бодож чадахгүй бодлогыг оюутнаараа бодулцдаг гэдэг шиг. За ингээд тэгэхээр хоёулаа ингэж төсөөлье. Урнаа битээр Тэнгэрийн ван гариг дээр ингээд шууд төрсөн гэж бодъё л доо тий. Тэнцээ ингээд төрлөө. За тэгэнгүүт юу болох вэ гэхээр Тэнгэрийн ван гариг маань өөрөө дэлхийтэй адилхан 4 улиралтай. Тэр нь юу гэсэн үг гэхээр Тэнгэрийн ван гаригийн маань тэнхлээ тойрж иргэдэг үнцэг маань тилтэд буюу хазгаа байна гэсэн үг тий. Дэлхийтэй адилхан. Тэгжиж улирал солигддог гэж одоо бит хоёр бараг тангад ном шиг бүх нэвтрүүлэг дээр ярьж байгаа тий. За бигээ ингээд улирал солигддог. Одоо энэ Тэнгэрийн ван маань болохоор одоо бусад гаригуд маань тилтэд буюу баг зэргийн хазаалтай ингээд хүнээр бол нэг ингээд жоохон хазаагаа явж байгаа хүмүүс шиг одоо ингээд жоохон дайлицсан юм тий. Тэгээ жоохон дайли ийш тийшээ. Гэтэл манай Тэнгэрийн ван ч бүр илгээрээ ингээд өнгөрөө явж байгаа юм шиг ингээд ганцаараа хэрнээ ганцаархнаа тэгж явдагаараа их онцлог. Тэгэхээр би бас их гайхсан. Одоо яг тэгж маш өвөрмөц байх нь одоо тэр улирал болох юм болов яах юм бол тэгж эргэсний үр дүнд те одоо манай гараг жишээлбэл одоо ямар нэг юм цогтой тэгвэл яах вэ гэд бас төсөөлөл сууж илаа л да. Ямар ч хэлсэн Тэнгэрийн вангийн нэг онцгой юмыг манай урнаасаа яг хэллээ. Тэр нь юу гэхээр бусад гаригуд бол ингээ нарыг тойрж ирж байгаа, тэнхлээ тойрж ирж байгаа энэ эргэлтийн үнцэх нь хазгаа байгаад 30 градусаас илүү гардггүй тий. Дэлхийх бол нэг 10 хэдэн градус байдаг ч юм уу. Санчаар бархас удах бас нэг 10-20 хэдэн градус л байдаг. За энэ нь ингээд улирал солигдож байгаа. Гэтэл Тэнгэрийн вангийн хэд байдаг вэ гэхээр 97.7 градус. Тэр энэ чи юу гэхээр яг сая айгу гоё хэллээ л дээ чи илгээрээ өнгөрж байгаа юм шиг. Манай хүн бол ерөөсөө ингээд нарлуу өнгөрж байгаа юм шиг нарыг тойрж иргэдэг гариг байхгүй. Энэ ерөөсөө айгу онцгой объект болгочихж байгаа давхар. За манай санчир бол маш үзэсгэлэнтэй бүслүүртэй гэдэг шиг Тэнгэрийн ван бол ингээд нарлуу гороолж мөргөж байгаа юм шиг илгээрээ өнгөрж байгаа юм шиг тийм маягаар нарыг ингэж тойрж иргэдэг ийм одоо онцгой гариг. За мэдээж ийм өндөр градусын ийм хазгаа учраас өөр дээр нь юу болдог байх нь улирал солигддог байх нь тий. 4 дэлхийтэй адилхан 4 улиралтай. За ингээд урнаа бит хоёр тэнд ингээд төрлөө. Ингээд if scenario тий хэрвээ магадгүй төсөөлье тий магадгүй гинэ энэ боломжгүй тий. Тэгэхээр ингээд сайн үйлгүй нэ гэж төрөөд за нэг өвөлд 1 сарын 1-ний өдөр төрлөө гэж бодъё л да. Одоо дэлхийн Григорийн тоотлоор. Тэгэнгүүт өвөл дуусахад яах вэ гэхээр хоёлаа үжээ 10 жилээ төгсөөд их сургуулаа төгсөж байна. Нэгсэндээ хоёлаа 21 хүрсэн байх байхгүй юу? Тийм чи өвөл дуусахад штэ тий. Дэлхий дээр бол тийм биш шүү дээ. Тий нэг хүн төрөхөд нэг хүн 21 хүрэхэд
те 21 нэг өдрөлтийг нийт 21 удаа давтаж харна гэсэн үг шүү дээ тий. Гэтэл Тэнгэрийн ван дээр яг эсэргээрээ явах нь шүү дээ. 21 жил өнгөрөхөд нэг л өдрөл тэнцээ солигдож байгаа юм тий. Дөнгөж хавар эхлээл тий. Магадгүй Тэнгэрийн ван дээр 9 гэж байдаг бол тэр нь ингээд 9 хоногоор биш тий. 9 сараар үргэлжилдэг маягийн болох гэдэг байхгүй. Маш урт үргэлжилдэг маягийн юм болох нь шүү дээ тий. Тэгээ яг өвөл дуусч хахад дөнгөж тэнцээ хаврын өөр эхэлж явах нь шүү дээ. Дөнгөж нөгөө юм хайлж эхлэв. Гэтэл тэр болтол баг ерөөсөө тий ийм дулаан зүйл гэдгийг мэдгүй өсгөр байхгүй тий чи. Маш ийм гонхтой хэцүү орчинд 21 хүрнэ гэсэн үг тий. Тэгээ ингээд Тэнгэрийн ван дээр өвөл дуусахад дөнгөж 21 хүрээд их сургуулаа төгсөөд ажлын талбар дээр гарахад бэлэн болж байгаа хүүхдүүд байна. За ингээ хавар эхэллээ. За ингээл бүх юм ногоор бол дэлхийгээр төсөөлж байгаа шүү манайхан. Тэнгэрийн ван бол яг ийм биш те зүгээр Тэнгэрийн ван дээр цаг хугацаа дэлхийтэй харьцуулахад одоо нөгөө дэлхийн жилтэй харьцуулахад ямар явах вэ гэдгийг бид тээр төсөөлж ярьж байгаа юм. Тэгэхээр ингээд хавар эхлээд юм ногоорол дулаарал ингэж явж байгаа бүр яг зуны гоё өрн дулаан ирнэ шүү дээ. Тэр үед хоёлаа үжээ 42 хүрсэн байна гэсэн. 42 насаа хүрсэн байна. Гэдэг чи юу гэхээр үжээ гэр бүлтэй болцсон тий. Одоо манай нөгөө хуучин захирлаа. Зандаа ахын үе дээр очсон байх байхгүй юу тий үжээ ерөөсөө Тэнгэрийн ван дээр 2 өдрөл өнгөрөхөд тэнцээ ингээ зандаа ахын насан дээр очиж байгаа байхгүй тий. Айгу хурд амьдралын бодлыг маш хурдан байгаа байхгүй. Тэгэхээр ингээ 42-тоо гэр бүлтэй болцсон, хүүхэдтэй болцсон байж ах үед байхгүй тий. Одоо энгийн хүний амьдралын жишгээр бодох юм бол тэгээ өстөө нөгөө байр машинтай ипотектэй болцсон явж идэг ч юм уу тий. Тиймэрхүү болцсон явж гин гэсэн. Эсвэл магадгүй тий нөгөө нэг над мат шиг адаар аштай нөхдүүд нэг бол ганцаараа л байж ах бах тий чи. Цор ганцаараа гэсэн явж байгаа. За ингээд 100 дууслаа. За 100 дуусаад намар ирнэ. За буцаад жоохон сэрүү орно. Би тэгээ намрын удиралд амар хайртай бүр намар нөгөө одоо жишээ нь ингээд Монголын 100 болох гоё л доо хит халтгүй Монголын 100 болох гоё. Гэтэ яг нөгөө жоохон нэг сар мар байгаад бие организм дасаад ирэнгүүт халуун санагдаад хэцүү санагдчихэлдэг тий. Тэрэндээ хятадын 100, Европын 100 манд бол дургүй амар халуун. Тэгэхээр ингээд намар юу нь гоё гэдэг вэ гэхээр халуун чиш хүүтэн чиш байдаг. Дээрээс нь шороогоор шуурдгүй. Тэгээ ингээд нөгөө нэг навчнууд унаад газар ингээд навч хөглөрөөл ирэхээр айгу гоё үү. Уул нь Улаанбаатарт ингээд навч хөглөрөөл тэрийг ингээд цэвэрлэхгүй орхичуулах гоё харагдахаар даанч нөгөө манай хот айгу тосчлт ихтэй учраас тэрийг цэвэрлж явахгүй бас харшилтай хүмүүст маань хэцүү байд юм шиг байна. Уул нь бол нөгөө тосчлт энэ нүүрсний ялангуяа тосчлтын тэр байдгүй байсан бол их гоё ихгүй тий навч хөглөрцсөн. Нөгөө юм овоолцсон навч руу очиж өсөрж унж мөр санагдаад идэв шүү дээ. Намар их гоё үлрэл. Тэгээ ингээд намар эхлэн. Тэгээ намар бас миний төрсөн өдөр болдог. Хал өгнөөс болдог тий. Тэгээ ингээд намар болоод өвөл рүү төгсөж явах үед буюу сэрүү ороод хүүтрээд эхэлж явах үед урнаа битээр хиттэй болох вэ гэхээр үжээ 63 настай болсон ба. За 63 насыг бол төсөөлөхгүй юм би. Энд ч бүр одоо имээ болцсон тий. Эхнээсээ ингээд өснөө цайраад эхлэн жоохон бүгтээж эхлэн тэгээ ер нь ойр зуур тэгээд хол мол ер нь хүчтэй гүүж мөхөж жоохон хэцүү л болох байх. Жоохон дүлий тий. Тий жоохон дүлий болох байх. Би ч одоо баг дүлэрх гээд байгаа юм шиг. Тэг хамаагүй хөдөлгөөний дутагдaltaй байх юм бол тий ялангуяа орчин үеийн хүмүүсийн асуудал бол хөдөлгөөний дутагдал болчиход байгаа шүү дээ. Бид нар чинь нөгөө хаашаал явна машин суучдаг, автобусын суучдаг тий аль болох алхах хэрэгтэй уулна. Ингээ алхах байхгүй бол ер нь жоохон юм болохтой хөдөлгөөний дутагдалд орно. Хөдөлгөөний дутагдалд орвол ер нь тэгээ хэцүү штэй нэг юм шоронд орсон юм шиг байдалд орчин тий хүн. Ойр зүрийн юм аа ер нь надаа нөгөө хөвшөрхийн нэг хэцүү юм айдаг юм нь юу вэ гэхээр ойр зүрийн юм өөрөө хийж чадахгүй нөхөр жоохон эвгүй тий. Сая нөгөө юм 90 настай монгол хүн дэлхийн маратоны уралдааны авраг боллоо гэж харангууд надад гой санагдсан байхгүй. Тэр чинь ингээд би бол өөрийгөө эртээтэй тэгж төсөөлөхгүй. Эртээ хүн гэдэг чинь аюу тий. Хүний дундаж наснаас 10 насаар хөгшин байна гэсэн үг шүү дээ тий 10 нас илүү насцсан. Гэтэл тэр хүн ингээд гүүгээд байна гэдэг чинь мундаг байхгүй. Тэр яг тэгж хөгшөрхийг хүссэн гэхдээ чадах нь үгүй гэх. Тэг яг ингээ имээ болцсон ач гучаа ингээ харж ах үе юм шүү дээ. Гэтэл тэнцээ дөнгөж яах нь нөгөө тэгэд өвөл дахиж өвөл эхэлж яхахыг харах нь шүү дээ тий намар дууссан. Тэгээ ингээ юм цагаан өстэй аюул бол шүд мүдгүй болцсон тий нөгөө одоогийн сайхан хэрэглээ чи ямар хэлээ тий. Тийм болцсон байгаа байхгүй. За тэгээд яг дэлхийд ирэх өнөөгийн хүний дундаж амьдралын жилээр ингээд тооцох юм бол 84 жил те 80-аас 85 жил үүдэг. Ингийн бол за нэг өстой шинэ жил харуул нэг их юм.
За магадгүй ингээд Uranus дээр амьдардаг хүн одоо соёлын иргэншил байх юм бол дэлхийн хүмүүс шиг амьдардаг соёлын иргэншил байх юм бол ингээд шинэ жил те амьдралдаа 2 дахь шинэ жилийг харж байгаа юм ч юм уу юм амар аттай хүмүүс те урт насалдаг хүмүүс ингээд ихэнх нь амьдралдаа нэг л шинэ жил хардаг ч юм 2 дахь шинэ жилийг хардаг ингээд тэгэл өнгөрчдөг. Тэгээ над мат шиг одоо ингээд амархан өвдчихэд идэг хүмүүс бол бараг нөгөө 60 өвөө дахиж шинэ өвөл харахгүйгээр л өнгөрөөд өгчих мэдхээр уух. Амьдралдаа шинэ жил үзэхгүй. Чат их магадaltaй юм байна. Тэгэхээр ингээд төсөөлөх юм бол Тэнгэрийн ван гариг дээр бол тэр дэлхийгээс ийм хол учраас манай гаригийн маань орбит буюу тойрог зам нь ийм асар том учраас нэг жил Uranus-ийн нэг жил гэдэг бол дэлхийн нэг жилтэй харьцуулахад асар урт байхгүй тий. Тэгэхээр яаж юм хэрэг тийм маш урт байна шүү дээ тий. Гэтэл нөгөө манай 70 ван бас бүр урт байна. 200 хэдэн жил мэл бүр төсөөлхийн аргагүй юм болоо явчихаа. Тэнгэрийн ван тэгж бодоход бас тийм гайгүй. Бид нар бол маш сонирхолтой байрал дээр байгаа байхгүй тий. Сонирхолтой. Тэгэхээр эндээ баярлалаа тий. Амьдруу шүү дээ. Яг хоёлаа одоо Тэнгэрийн ванг заавал магтах албагүй л дээ. Гэтэ миний хувьд болохоор ингээд Тэнгэрийн ваныг сүүлийн үед маш ингэж өөр өнцгөр гоё өнцгөр ингэж харах болсон байхгүй юу? Нэгдүгээрт нөгөө 7 дахь гариг 7-гийн тоон дуртай 7 дахь гариг тэгээд нэр нь нөгөө нэг уран чимэгийн урнаар эхэлсэн болохоор ингээд минийх шиг юм шиг. Тэгээд санчир шиг нэг юм саагүй ганган биш. Ингээд айгүй тийм нууцлаг тэгсэн ирнэ ингээд яг ингээд сайн харах юм бол айгүй гоё юм цагирах маргахтай айгүй ганган тэгээ жоохон тайван те нөгөө нэг интроверт гэдэг шиг. Тэгээд би одоо ингээд хэрвээ 8 гаргийн нэгийг сонгоод аваа гэвэл Тэнгэрийн ванг авахаар байгаа. Тэг өнгөн ч гэсэн надаа айгүй юм гоё нэг тайван нөхцөл дуртай болохоор тийм юмыг санагдуулдаг. Яг хоо манай сонсогчдоос бас хэн нэгэнд бас санаа очвол те. Тийм ер нь ингээд яг энэ захын одоо энэ мөсөн гаргуудыг харахаар яг тийм мэдрэмж төрдөг шүү дээ тийм асар хол байгаа. Тэгээд ерөөсөө энэ жишээ манай Тэнгэрийн ванг ч гэсэн 70 ванг ч гэсэн түүхэндээ ганц л хүндрэлтний бүтээсэн spacecraft сансрын үлэг хажуугаар нисэж өнгөрсөн нөгөө л манай Voyager 2 байгаа тий. Одоо энэ алтан дискийг миний энэ фотолтны алтан дискийг тээж яваа Voyager 2 маань. Тэгэхээр өөр бол бид нар ингээд ямар нэгэн байдлаар хиймэл дагуул тийшээ хөөргөөгүй байна. Voyager 2 бол яг хажуугаар нь өнгөрөөд нисэхдээ маш олон нээлтүүдийг хийж өгсөн. Наадсхан Тэнгэрийн ван гаригийн яг нэг өдөр хэр урт вэ гэдгийг тухайн үед хүмүүс тооцохоор нэг 24-өөс 36 цаг гэж гаргаад идэв байсан байгаа байхгүй. Яг юм нарийн тооцож чадахгүй. Маш хол байгаа учраас тэр чинь дэлхийд ирэх дуран аваагаар судлагдах маань өөрөө ингээд тий тодорхой хязгааруудтай болоод ирлээ. Бидний харах чадвар маань өөрөө тодорхой хязгаартай болоод ирж байгаа тий. Тэгэхээр хэцүү байсан. Гэтэл Voyager маань хажуугаар нь зөрөөд өнгөрөхдөө зургийг аваад энэ чинь нэг өдөр нь 17.7 цаг үт юм байна. Яг энэ tilted буюу хазгаа нь 97.7-оос 8 градус байт юм. За бүр онцгой нээлтүүд нь юу гэхээр соронзон орныг хэмжсэн. Соронзон орныг хэмжсэн чинь одоо төсөөлөх юм бол манай Тэнгэрийн вангийн маань тэнхлэг маань юм хэвтэй байгаа шүү дээ тий. Нэгсэндээ Тэнгэрийн вангийн хоёр туйл маань тий илгээрээ хэвтсэн. Хоёр туйл маань нэг нь нар руу нэг нь нарны эсрэг хавцсан байна гэсэн үг тий. Тийм байна. Гэтэл Тэнгэрийн вангийн соронзон орны туйл гэж байгаа шүү дээ. Соронзон оронд N эсрэг буюу хойд туйл гэж үүдэг. За дэлхийн яг өөрийнх нь энэ эргэлтийн хойд урд туйлтай дэлхийн соронзон орны хойд урд туйл нь хэдхэн градусаар л зөрдөг. Тийм учраас бараг л давхцдаг байхгүй. Тэр нэг юм нөгөө нэг луучин дээрээс луучин харж хагаад хойд зүг рүү явлаа хэд нэг зөрөхгүй тэнцээ. Тэнгэрийн ван дээрээс би луучин гаргаж хагаад хойд зүг рүү явах юм бол балран тэнцээ. Шал үр зүг рүү явдаг юм. Яагаад тэгэхээр соронзон орных нь хойд туйл нь Тэнгэрийн ван гаригийн хойд туйлаас 58 градус зөрүүтэй гэдэг байхгүй. Тэгэхээр яг Тэнгэрийн ван дээр байж байгаад хоёулаа хойд туйл руу явна юм бол шал үр зүг рүү явдаг ч байхгүй. За тэгэхээр олон улсын одоо орны тийм холбоо олон улсын энэ стандартаар альва гаригийн хойд туйл гэж юу хэлэх вэ гэдэг асуулт нь ямар хариулт байдаг вэ гэхээр тийм. Ерөөсөө дэлхийн экватор гэж байгаа тийм. Ямар нэгэн юм тэнхлэхэд төрдөг зүйлийн экватор гэж байдаг. За тэр экваторын дээр нь байгаа хэсэг нь буюу хойно нь байгаа хэсэг нь гэсэн. Топ гэдэг чинь англиар тийм. Тэрийг нь хойд туйл гэж тийм нэрлэнэ гэд стандарт тогтоочж байгаа. Энийг урд туйл гэж болно, баруун туйлч гэж болно. Энэ бол зөвхөн хүмүүсийн сонгож авж байгаа нэршлийн асуудал тий. Гутлыг яагаад гутал гэж нэрлсэн бэ гэж асуух юм бол энд хариулт байхгүй. Тэгээ энэ бол хүмүүсийн сонгож авж байгаа зүйл. Энэ нэгж гэдэг зүйл бол хүмүүс бид нар
юмыг ойлгомжтой болгохын тулд хоорондоо тохиролцоод сонгож авч байгаа зүйл. Жишээ нь мөнгө байна тий. Мөнгө гэдэг бол өнөөдөр өдөр тутмын нийгмийн амьдралд би бүх зүйлийг тодорхой стандарттай болгоод хоорондоо ингээд тохиролцохын тулд сонгож авч байгаа зүйл. Сонгож аваад анх бүтээсэн зүйлүүдийн нэг тий. За өнөөдөр бол мэдээж энэ зүйлүүд маань хөгжсөөр байгаад ойлголтууд маань илүү нарийн илүү комплекс болсон байна. Тэгэхээр ингээд энэ одоор нь ч гэсэн ийм зүйлүүд шинжлэх ухаан ч гэсэн бид нар ингэдэг. За тэгэхээр хойд туул гэдэг бол зүгээр эквадорын дээр байгаа. Тэгэхээр Тэнгэрийн ван нэг юм хэвтэй байгаа. Хойд туул нэг юм байж чинь тэрний дээр ихээр одоо Тэнгэрийн вангийн хойд туул заримдаа нар руу харна. Тэг жилийн нэг юм 42 жил нь Тэнгэрийн вангийнхаа хагас жил. Дэлхийн 42 жил нар руу харчин нөгөө үлдсэн 42-ных нь нарныхаа эсрэг зүг рүү харчих юм. За Voyager 2 маань яг Тэнгэрийн вангийн хажуугаар зурж өнгөрөхөд бол нарныхаа эсрэг зүг рүү харцсан байсан үед нь таарсан. Тэгэхээр дараагийн 42 жилд нөгөө тийшээ харсан гэсэн үг. Тэг одоо бол яг нар руу харцсан байгаа үе таарж ийн гэсэн үг байхгүй. За тэгээд сорон зоорны хэмтсэн чинь тэр хойд туулаас 58 градусын зөрүүтэй тийм нэлийн өндөр зөрүү байхгүй 45-аас их байна гэдэг чинь. Тийм зөрүүтэй. Тэгэхээр Тэнгэрийн ван дээр луужин тавьж байгаа хойд туул руу явна гэх юм бол хойд туул руу явахгүй шал өөр туул руу яваад өгнө. Сорон зоорныхоо хойд туул буюу шал өөр зүг рүү яваад өгч гэсэн. Тийм ялгаанууд ийм онцгой ялгааг илрүүлсэн. За мөн энэ сорон зоорныхон хүчийг хэмжсэн. Хүчийг хэмжээд нэг юм баталсан. Энэ юу гэхээр Тэнгэрийн вангийн өнгийг харах юм бол юм гүн цэнхэр өнгөтэй тий. Тэгээ гүн цэнхэр өнгөтэй болохоор юм ягаад ч юм яг тэр түрүүний ярьсан юм тайван тийм хязгааргүй гүнд байгаа нэг юм нууцлаг тийм гоё мэдрэмжүүдийг өгдөг. Тий, нууцлаг. За энийг нь хараад спектрийн анализ хийгээд за спектрийн анализын тухай одоо орны ихэнх дугаарууд дээр зөндөө ярьсан учраас одоо ингээд товч орхилоо. Энэ бол өстой нөгөө өмнөх дугааруудаа үзсэн үү гэдэг юм шалгах асуулт байна тий. Тэгээд яаж байгаа хэрэг ерөөсө цэнхэр өнгөтэй зүйл гүн цэнхэр өнгөтэй байх юм бол цагаан өнгөтэй байх юм бол ямар нэгдэлтэй байх вэ гэдгийг бид нар мэдчих бол. Ус ямар өнгөтэй вүлээ гэдгээс ч юм уу те. Бид нар ингээд цэнхэр өнгө байх юм бол тэнцээ ус төрөгч байна гэж мэддэг штэ. Тэгээ ингээд нэгдлүүдийн буюу композитуудыг мэддэг болчихж байгаа. За ийм одоо жишээ нь те мөсөрхөг байх юм байна, аммони байх юм байна, ус төрөгч байх юм байна, ус байх юм байна гэж мэддэг болсон. За энэ зүйлүүд нь өөрөө Тэнгэрийн ван гарагийн маань сорон зоорн үүсгэн. За яаж үүсэх вэ гэхээр дотроо йончлогдоод йончлогдсон гэдэг нь ерөөсөө нэг гадаад давхрын электроныг алдна тэгээ ингээд нэг юм сөрөг цэнэгтэй болчихно эсвэл эрэг цэнэгтэй болчихдог. Йончлогдоод тэгээ дотроо юм шуургууд байгаа. Тэргээр юм гүйдэл үүсгэж байгаа байхгүй. Нэг гэсэндээ юм дамжуулагч утас байгаа шүү дээ тий. Зүгээр юм цахилгааны утас. Тэрэн дотор ч юм сөрөг цэнэгтэй электронууд гүйж байгаа. Тэрэн шиг үзэгдэл бий болж байна гэсэн. Тийм шиг юм цахилгаан цэнэгүүд цэнэгтэй болцсон баахан нэгдлүүд Тэнгэрийн вангийнхаа цүмийг тойроод эргэлтэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр цахилгаан цэнийг эргэлтэхээр яадаг вэ гэхээр сорон зоорн гэдэг зүйлийг бий болгодог. Цахилгаан цэнийг эргэлтэх юм бол сорон зоорн бий болно. Тэг сорон зоорн үүссэн гэдгийг бид нар таамаглалт өгсөн. За ингэж үүсэх юм бол ерөөсөө Тэнгэрийн вангийн маань сорон зоорн нь гадаргаасаа нэг төдий зайд очиод шууд сарнина. Нэг дотооддоо төдий зайд за яг бүр гүндээ ямар их юм мэдэхгүй. Ямар нэг ровер унгаагаагүй учраас. Гэхдээ ямар ч байсан нэг юм төдий өндөрлгүүдэд буюу одоо дэлхийн уртраг өргөргүүдийн хэмжээнүүд дээр сорон зоорных нь хүч нь ийм байна гэдгийг таамаглаж болж байгаа. Одоо ингэ модельчлал симуляц хийчихэж байгаа байхгүй. Тэгээд таамаглаад Voyager 2-ороо хэмжсэн чинь яг таарж байгаа. За бараг 97% наривчлалтаа таараад бараг 99% наривчлалтаа таарж. Тэгвэл энэ юу хэлж байгаа нөхөр ерөөсөө тухайн гаригийн маань нэгдэл энэ мөсөрхөг тэгээд гүнд нь энэ метан, аммониа гэдэг хийнүүд йончлогдсон. Тэгээд сорон зоорны үүсгэж байгаа мэнэ гэдэг энэ онолыг маань бацтгаж өгч яах гэсэн. За нөгөө талаас энэ эдэр маань ингээд дотроо үрэлтэнд ороод йончлогдчихж байгаа. За үрэлтэнд ороод йончлогдно гэдгийг гэртээ хийж болно. За зарим ялангуяа жоохон хөвгт бол энийг шинэ жилийн үеэр хийчихдээ. Ягаад тэгэхээр бид нар ингээд шаар хүлээчдэг штэ. Тэгээ ингээд шаар хүлээчээд нөгөөтхөө ингээд санаандгүй хувцсандаа үрж мүрээл ингэнгүүт шаар ингээд дээшээ өөрөө таацсан очино алдчихдаг тийм үү. Эсвэл ингээд шаараа барьж байгаа би үс рүүгээ ойртуулгууд үс тэнцээ ингээд татагдаад идэг тийм. Энэ бол ерөөсөө л энэ үрснээс болоод миний энэ үс болон шаарны гадаргуу дээр байгаа зарим электронууд сугараад тэнцээ йон жижигхэн маш бага хэмжээний йонууд үсчихэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө йонууд чи хоорондоо таталцаж түлхэлцэн. Тэгэхээр тэнцээ ийм үзэгдлүүд болж байна гэсэн. Эртний грекүүд бүр хамгийн анх нээсэн тийм. Хуваар ингэж юм өрөнгөт цахилгаанжаад байгааг олж нээсэн байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тэнцээ ингээд ийм цахилгаан гэдэг үзэгдлийг анхтай тэрийг электрисити гэж нэрлэж байгаа шүү дээ. Цахилгаан үрэх гэсэн утгатай. Тэгэхээр тиймэрхүү маягаар ингээд агаарын тэр молекулууд маань хоорондоо үрэлцээд
гадаад давхрын электронуудаа алдаад гэхдээ тэр нь асар том хэмжээтэй байгаа шүү дээ. Тэнгэрийн ван чинь дэлхийгээс 4 дахин том хэмжээтэй бит шүү дээ тий. Тийм том хэмжээтэй битүүд маань тэг үргэлцээд тэр тэнгэрийн вангийн соронзон оронг бий болгодог байхгүй. Бий болгодог байгуудыг баталж өгсөн. Гэхдээ энд ингээд тэнгэрийн вангийн тухай нэгийг үзвэл одоо байхгүй гэж хэлж болохгүй. Чинь ерөөсөө хүн очиагүй. Тэг ямар нэгэн spacecraft буугаагүй хэмэлт бол байхгүй гараг. Яг л манай 70 онтой адилхан нууцлах гараг хэвээрээ ба. 70 онгийн зарим дагуулуу тэг 70 он дээр ч гэсэн өөр дээр нь цүмийн тойроод шингэн ус эргэлдэж магадгүй гэсэн таамаг байдаг гэж бид хоёр 70 онгийн дугаар дээр ирсэн. Тэнгэрийн ван дээр ч гэсэн ийм таамаг байдаг. Тэр цүм гэдэг нэг юм зүйл бол тий төмөр магадгүй төмөр байж магадгүй эргэлдэж байгаа тийм чи. Тэгэхээр тэнцээ цүм байгаа гадаад давхрууд маш их мэс байна. Гэрэл тэнцээ чинь хідэн цаг явж иж чинь маш хүйтэн. Тэнгэрийн вангийн маань ерөөсөө температур бол хасах 223 багхгүй. Энэ чинь бараг огторгуун температур хасах 273 градус. Тэрнээс ерөөсөө 50 градусаар л дулаахан байна гэсэн. Тийм амар хүйтэн. Хамгийн хүйтэн гараг л юм байна л та. Тий, объект хамгийн хүйтэн гараг ерөөсөө. Ийм объект байна. Гаднаа юм байна. Гэтэл цөм нь халуун байх юм бол цөмрөөгөө ойртох тусам жоохон ингээд дулаарч эхлэн штэ тий халуун болч эхлэн. Тэгэхээр нөгөө мөсүүд нь цөмрөөгөө ойртож ирэх юм бол яах нь хайлаад усуулчих болно штэ тий. Тийм ийм одоо нөхцөл байдал үүссэн байж магадгүй гэх таамаг байдаг тэнгэрийн ванд. Тэгэхээр энийг бас судлах боломжтой болж байгаа байхгүй. Мөн Voyager 2 зөрөөд өнгөрөхдөө тийм бол нөгөө гейзер мессер үүсдэг ч юм уу те бас сонирхолтой юмнууд ажиглагдаж болох юм байна. Зүйлүүд ажиглагдж болно гэсэн үг. Voyager 2 маань мөн зөрөөд өнгөрөхдөө тэнгэрийн ван гарагийн маань 5 том дагуулгын зургийг авсан байна. За өнөөдөр бол тэнгэрийн ван гараг дор хаяж 27 юутай гэдэг мэднэ. Дагуултаа аюу том тийм 27 сартаа гэдэг мэднэ. Нөгөө түрүүний бас урнагийн хэлдэг юм нарийнхан цагираг буюу тий бүслүүр нь нийт 13 давхургаас тогтдог байгаа. Тэгэхээр тэнгэрийн ван гарагийн бүслүүраас өөрөө их өвөрмөц гоё харагддаг. Джеймс Вебер авсан зургийг харах юм бол аюу гоё харагддаг тэнгэрийн вангийн бүслүүр. За тэр тэнгэрийн вангийн бүслүүраас яаж үүссэн бэ? Энэ сарнууд яасан бэ гэдэг бас өнөөдөр янз янзын асуудлуудыг дагуулдаг. За тэрийг хоёр дахь хамтран ажиллагчаа яриад тэгэд үргэлжлүүлээ ярьцгаая. За манай одон орон нэвтрүүлгийн маань бүр анханаас нь тэмцсэн тод торго компани маань өнөөдрийн нэвтрүүлгийг явах боломжийг олгож байна. Танай хамт олонд маш их баярлалаа. За тэгээд бүх төрлийн үндэсний хувьс захиалга тод торго маань энэ жинхэнэ 100% хүр хорхойн торгоор бүх дээл торгоо үйлдвэрлэдгээрээ одоо бидний хэзээний танил болсон компани гэж хэлж болно. За хүр хорхойн торгоор уралсан дээл нь хөнгөн, зөөлөн, өмсгөд бие тав тухтай мэдрэмж төрүүлж одоо сайн сууж өгдөг гэдгээрээ маш давуу талтай байдаг. Мөн энэ товч шилб эмжээр хажлага гэх мэт нарийн деталуудаа маш цэвэрхэн одоо мэргэжлийн төвшөнд уралдаг гэж хэлэх зохих юм байна. За тэгээд та өөртөө таашсан дээлээс өмсч үзээс авахаас гадна өөрийн хүссэн загвараар цор ганц дээлээ захиалаад авах боломжтой. Хаяг нь баруун дөрвөн замын Гарант плазагийн зүүн талд тод торгоо офисын 7 давхарт байрлах бус барааны дэлгүүртэй бүгдээ зэрэглэлийн тансаг торгонуудаа хамгийн хэм дунаар худалдаалаг бол за бэлэн дээлийг Улаанбаатар их дэлгүүрийн 4 давхраас та бүхэн маань очоод шууд авах боломжтой. Facebook-ийн дагчвал бас их амар байдаг дээл хувцсыг бас үзээд элдв хямдрал юмнуудыг мэдээж тийм ээ. Тэгэхээр та бүхэн маань яг одоо тод торго гэж латинаар бичээд дагаарай. Холбогдох хугацааны дугаар нь 99 13 19 37 гэсэн байна. За тод торгийнхондоо баярлалаа. За тэнгэрийн вангийн энэ бүслүүр сарнууд маань ямар тайлагдаагүй нууцыг одоохондоо ингэж авчирч байгаа. Яг ч тайлагдаагүй гэж хэлж болохгүй. Яг таамаглалыг авчирдаг гэхээр түрүү ингэ ярьсан. Тэнгэрийн ван бол ерөөсөө ингэ илгээрээ өнхөрч идэв. Гэтэл хоёулаа төсөөлөл тоо тэнгэрийн ван илгээрээ өнхөрдөм бол тэнгэрийн вангийн дагуулуу тэнгэрийн ванг яаж тойрч ирэх вэ гэдэг асуулт гарч байна. Ийм хөвтэй нөхөр хөвтэй ингэж эргэж байна. Тэгвэл дагуулууд маань яг энэ тэнхлэгээ яаж иргэдгийнх нь дагуу ингэж тойроод ирэх үү? Эсвэл нөгөө сар бол жишээ нь дэлхийн босоо тэнхлэгийн дагуу тойрж иргэж байгаа шүү дээ, тий. Тэр шиг тойрж ирэх үү? Тэнгэрийн ван дээр дэлхийтэй адилхан хэл гэж бодоод байна. Тий, дэлхий дээрх бусад гаруудыг логикийг ашиглах юм бол ингээ хөвтэйг нь тойрж ирэх юм, тий. Яг адилхан ингэж иргэж явах хэрэгтэй. Гэтэл үгүй ингэж иргэдэг. За энэ асуудал энэ агуу хачин асуулт гаргачихж байгаа. За мөн тэнгэрийн ван ингээд тэнхлэгээ тойроод иргэж штэ. Хоёлаа хойд туйлын нөгөө экваторын дээр гэж сонгоод авчихсан. Тэгвэл хоёлаа энийг ингээд дээш нь эргүүлээ те. Тэгэх юм бол тэнгэрийн ван зүүнээс баруун руу иргэдэг гариг болчдөг. Зүүн зүгээс баруун руу иргэдэг гариг болно гэсэн. Зүүнээс баруун руу. Дэлхий бол баруунараас зүүн рүү иргэж байгаа штэ те.
Тийм учраас нар зүүнээс мандж байгаа. Тэнгэрийн ван зүүнээс баруун руу ирнэ гэсэн. Тэгэхээр нар яах нь Тэнгэрийн ван дээр баруунаас мандна гэсэн үг тий. Тэгэхээр яг нөгөө нэг зарим хүмүүс би чи нар баруунаас мандуулаараа байгаараа гэх юм бол Тэнгэрийн ван дээр тэгтээ ингэ хэлчихэж орж байгаа юм тий. Гоё үг зааж өглөө шүү. Тий. Тэгэхээр тийм юм сонин зүйлүүд байна. За нөгөө дагуулууд болон цагираг яагаад ингээд Тэнгэрийн ванг өөр босоо тэнхлэхийн дагуу тойрж эргээд ирнэ гэхээр ерөөсөө л энэ маань өөрөө Тэнгэрийн ван яагаад хөвтэй илгээрээ өнгөрдөг болсон бэ гэдгийг ханал шалтгааныг бид нар олох хэрэгтэй болж байна. За энэ илгээрээ өнгөрдөг болсон шалтгаан нь ерөөсөө хамгийн боломжтой таамаглалын үг гэхээр анх Нарны аймаг үүсэж байхад бол Нарны аймаг бол ерөөсөө ингээд ийм тэ ингээд бильярд дөнгөж тоглож эхлэхээр ингээд бильярдны бухаараад бильярдаа зөхөнгүүт тийм баахан бөмбөгнүүд хооронд ингээд мөргөлдөж байгаа үзэгдэл бий болдог шүү дээ. Тэр шиг анх Нарны аймгийн гаригууд маань бий болж хоорондоо харьцангуй жоохон ойрхон зайтай байсан. Тэгээ ингээд дөнгөж протопланетууд буюу прото гаригууд байхад нь маш их өөрөөс нь том эсвэл өөртөө нь адилхан хэмжээний биетүүд очиж мөрөгдөг байсан байхгүй маш их мөрөгдөг байсан ба. Тэгэхээр магадгүй Тэнгэрийн ванг анх үүсэж байхад нь өөртөө нь адилхан хэмжээний биет очоод цаашаа нь хажууд шиг бүр ингээд илгээрээ өнхөртөл нь хөрх амтан мөргсөн байгаа байхгүй юм чи. Тэгээд ингээд мөргсөн байгаа байхгүй. Тэг илгээрээ өнхөрдөг болсон байж магадгүй гэсэн таамаглал үүдэг. За нөгөө нэг таамаг нь юу гэхээр анх Тэнгэрийн ван босоогоор байрлалцсан бусад гарагтайг адилхан босоо тэнхлэхийн дагуу тойрж иргэдэг байхад нь өөрийнх нь нэг том дагуул нь одоо бараг дэлхийн шиг хэмжээтэй ч юм уу тийм том өөрийн тойрж иргэдэг дагуул нь Тэнгэрийн ванг өөрийнх нь тэнхлэхийн эргэлтийнх нь эсрэг зүг рүү тойрж иргэдэг байсан байж магадгүй гэдэг таамаг гэдэг. За ингэх юм бол яг үхээр сар бол жишээ нь дэлхийн тэнхлэхийн эргэлтийн дагуу тойрж иргэж байгаа тийм. Тэрнийх нь эсрэг тойроод иргэн хэр нэг юм сонин зунгарлаж байгаа юм шиг юм төсөөлж байгаа. Ягаад ч юм болохгүй юм шиг тийм. Тэгэхээр мэдээж ингэж болно. Гэхдээ эн чинь ингээ яг юм зунгарлаж байгаа юм шиг төсөөлнө гэхээр энерги алдаж байна гэсэн үг тийм чи. Энерги алдаал Тэнгэрийн ван руугаа ойртоол энэ. Ойртсоор байгаа Тэнгэрийн ван дээр унаад бас дахиж мөргөөд амар том хэмжээтэй бит тэгж ингэж айжмаар их гариг дээр очиж мөргөөд тэр гаригийнхаа юуг тийм тэлхийн эргэлтийг бүр ингээ хазаалгаад бүр ингээ хөрхийг илгээр нь хэвтүүлээ ичиж байгаа байхгүй. Тийм хэмжээний юм мөргөлт болсон байж магадгүй гэж таамагладаг. Яг аль нь үнэн бэ гэдгийг бол бид нар өнөөдөр мэдэхгүй. Тэгэхээр ирээдүйн одоо орончт бол энэ бол нээлттэй асуудал хэвээрээ байна. За энд сонсогч нараас нэг юм асуулт асан байна. Тэрний юу гэхээр хэрвээ ингээд мөргөлдүүлсэн энэ төр үнэн юм бол Тэнгэрийн ван сугар гариг хоёр магадгүй дээр үедээ хоорондоо мөргөлдсөн байх боломжтой юу гэж асууж байна. Ягаад тэгэхээр сугарч нь Нарны аймгийн нарыг нөгөө тишээгээ тойрж иргэдэг цорын ганц дагуул байгаа тий. Бас нэг эсэргүү нөхөр байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй энэ хоёр хоорондоо дээр нэг мөргөөд одоогийн ийм нөхцөл байдалд хүрцэн биш үсттэй гэдэг асуултыг тавьж болж байна тий. Тэгэхээр манайхан өөрсдөө судлаад коммент дээр өөрсдийнх нь бодлыг хариулаарай. За төгсгөлт нь яг чи тэр хоёр нэг харилцаанд ороогүй юм шиг санагдчихэв. Ямар нэгэн байдлаар. За төгсгөлт нь За. Тэгээ төгсгөлт нь Тэнгэрийн ван гаригийнхаа нээлтийн тухай яриад тэгээд дуусгая. За энэ Тэнгэрийн ван гаригийн тухай нэг юм сонирхолтой юм байна. Тэрний юу гэхээр Uranus гэдэг. За Uranus гэдэг нь өөрөө латин үг. Энэ маань өөрөө грекийн Uranus гэдэг үгийн латин хувилбар нь. За Uranus гэдэг бол өөрөө грекийн бурхан байсан. Хэрвээ бид нар ингээ анзаарах юм бол Saturn, Jupiter, Venus за Mercury, Neptune эдгээр бол бүгд Ромын бурхтын нэрээр нэрлсэн байна. За ингээд 1789 онд Тэнгэрийн ван гаригийг William Herschel нэгээд манай Uranus-ыг За тэгээд нэр өгөх болсон чинь дахиад дебет маргаан болсон байхгүй. Зарим нь бас дахиад Herschel өмнө нөгөө нэг Нептунээс өмнө Uranus гэдэг бишээ Herschel-ийн нэрээр нэрлэлчээ энэ гэл тийм янз янзын мэтгэлцээнүүд өнгөрсөн. Гэхдээ Йохан Эли Боде гэдэг нөгөө Боде Тицус онол гэдэг бид хоёр өмнөх дугаар дээр ярьсан байгаа. Тэр онолыг үндэслэгч Боде маань ямар санаа дэвшүүлсэн бэ гэхээр Юпитер чинь ерөөсөө Ромын бурхтын хаан бурхтын аав Father of Gods. Сатурн болохоор Юпитерийн аав штэ. За тэгэхээр ингээд Юпитер энд байна, дараагийн гариг нь Сатурн, тэгээд юг нэлээ.
Uranus-ыг нийлээ тий. Тэгвэл ерөөсөө энийг Сатурны аав Силиусийн нэрийг өгчөө. Силиусийн нэрийг өгчээ гэж санал гаргасан ба. За тэгэхдээ манай хүн энэ Силиусийн нэрийг шууд ингэж өгчээ гэхгүйгээр жоохон өөрчлөлт оруулаад Силиусийн грек нэрийг өгч. Буюу грекээр энэ нь Уранус гэдэг бурхан баггүй тий. Титан бурхан биш л дээ. Титан байгаа. За энэ бол ерөөсөө бүх тий санчрын аав. Бүх титануудын дээд хамгийн дээд нөхөр. Энэ ерөөсөө овчлын ертөнц Титаныг үүсгэсэн нөхөр байгаа. Uranus гэдэг. Энэний нэрийг өгсөн. За энэ яванда латин хэлний Uranus гэдэг үг рүү хувираад өнөөдөр бид нар энийг англиар болон тий англиар нь латин нэрээр нь Uranus гэж нэрлэдэг болсон ба. За монголоор бол Тэнгэрийн ван тий. Тий. Монголоор бас цаг нэрлсэн байгаа шүү. Тий энэ нөгөө төгсгөлийн 3 гараг их гоё нэртэй байсан. Тэнгэрийн ван, далайн ван, дэлхийн ван гэдэг тий. Энэ нөгөө бурхад гэрийн титануудын нэрийг монгол руу бас их гоё орчуулсан санагдтыг надад. Тэгэхээр ийм түүхтэй юм бэл. За ийм түүхтэй юм бэлээ. Цаашлаад Тэнгэрийн ван дээр бол хийгдэх судалгаа бүр маш чухал гэж одоо судлаач нар хайж байгаа. Яг тэгэхээр ирээдүйд энэ захын гаригууд маань магадгүй ялангуяа дагуулуудын судлах юм бол нарны аймаг хоорондын зорчих бүс болох магадaltaй. Тийм болохоор энийг судлах нь бол өнөөдөр ингээ маш чухал асуудлуудын нэг хэвээр байгаа. За баярлалаа. Бас өөр ингэсэн холын гариг маань тийм үүрэгтэй байж болох юм байна те нарны аймаг хооронд ингээд. Тэгээ би бас нөгөө өмнө нь санчир гаригийг одоо том байнтай усан зэх юм бол санчир гариг маань ингээд хөвөөд байж ах биз. Тийм хөнгөн гариг гээд. Тэгээ тэр авийн гаригууд жоохон тийм юм болов гэсэн чинь манай энэ Uranus болохоор тийм биш юм бэлээ шууд живхээр те баг 4 хүнд гариг болоо. За тэгээд одоо нөгөө хаяг халуун цэг дээр байдаггүй. Тэгээ захын гаригуудын одоо нууцлаг гаригуудын талаар мэдчих маш сонирхолтой байлаа. За тэгээд нэвтрүүлэг маань NTV болоо От Мөндөр радио 107 83.3 гэсэн хостелгоноор та бүхэндээ хүрэлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч бүх төрлийн үндэсний хувьс захиалгын тод торг болон манай От Мөндрийн маань алтан гишүүд маань байлаа. Тэгээд та бүхэндээ их баярлалаа. Бэлгүндээ их баярлалаа. Дараагийн дугаараараа ирэх уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудад баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүх түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.